бидний зочин бэлэн болсон гэж байна. Тэгээ зочноо студид урьцгаая. Өнөөдрийн зочноор рэпер G-Lock ирсэн байна. За сайн байна уу? Сайн уу? Өглөөний мэнд гол. Тавтаа суугаарэ. Суугаад чивчээ өөртөө зүгээд микрофон өөртөө яг гоё тааруулаад тавтаа суугаарай. За чи микрофон өөртөө гоё дээшлүүлээ. Бана. За ингэ явч. За сайн мэцэнэ. За сайн. Үг болгон хорон залуу нэрч аа. Тий. За өглөөний үед яаж өгөх шиг бас өглөөг эхлүүлв үү? Ямар байна? Би өнөөгөө энэ ч үргэлцэж ирнэ гэдэг мэжсэн учраас сэрүүлэг тавиад тэгээд амар гоё унтаад тэгээд сэрүүлгнээсээ өмнө амар гоё сэрээд тэгээд гоё л тэгээд тий. Өглөөг нь яаж эхлүүлдэг вэ жлаа? Хөвчлөө өглөөг тэгэл ингээдээ яг басаа л тий. нэг юм цагт баригддгүү. Тэгээд одоо маань хичээл амарчихсан байгаа. Би оюутан. За. Баг гэл хичээл даасаал явдаг та. Оюутан бахна штэ. За үзэгчд маань бол зарим нь мэдэж байгаа. Гэхдээ мэдгүй хүмүүс ахын бол манай G-Lock маань өөрийгөө их сайхан гоё дэлгэрэнгүй танилцуулаад тийм ээ. Гурлаа яг үнсэн яран даарэ гэж бодож байна. За намаа Батгэрлийн их төвшин гэдэг. Би одоо соёл урлагийн сургуульд оюутан идэг. Тэгээд чөлөөт уран бүтээлч, хаяа рэпер, хаяа найруулагч. G-Lock гэхээр энэ нэрнээс нь сонирхолтой санагдаад байна. Их төвшин яаж байгаа тийм ер нь гой нэртэй болчиход идэм би хүмүүс тийм G-Lock. Би багтаа сайн андарсан GTA-гээ тоглоомд тоглодог байсан. Тэгээд тэр дээр OG-Lock гэдэг ийм дүр байдаг. Тэгээд тэрний ингээд нэг зан характер болон ингээд өөрийгөө илэрхийлж байгаа тэр байдал надад ийм swag-ын таалагдаад тэгээд анх OG-Lock нэрээр дуулж эхэлж явж байгаад тэгээд сүүлдээ за G-Lock болгоё гэдэг өвгийг нь хасаад тэгээд нэг хэсэг явж байгаа сүүлдээ за ер нь G-гээ байлээ гэдэг Lock болоод тэгээд Lock байжснаа за И залах чигээ тэгээд Lock болж малсан. Ер нь айгүйх олон дүрээр ингээд өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Ингээд амьдрал дээрээ би ингээд өөрөө хийдэг амьдарч байгаа захиад өөрөөсөө гадна дахиад нэг дүрээр өөр орчинд өөр хүмүүс гоё. Одоо тэгэхээр Lock юм уу G-Lock уу? Одоо л G-Lock-оор. Одоо G-Lock-оор. Би хэсэг 20 оноос 25 он хүртэл Lock гэдэг нэрээрээ тэр дүрээрээ тэр ингээд үзэл сортлаараа юм хийж хагаад одооноос буцаад G-Lock боллоод тэгээ Trinity хэмээх хамгийн анхныхаа альбомыг гаргах гээд уран бүтээлтэй орчихсон. Гоё. Багтаа ер нь ямар хөвгтсэн би уран бүтээлч нарын талаар багийнхан талаар асуух дуртай л да. Аль сургууль төгссөн, аль цэцэрлэгийн асуулт. Би багтаа харин нөгөө нэг ийм дараахан би ер нь л нэг иймэрхүү хөвгтөөсөн байсан гэж хит нэвтрүүлгээ худлаа хийснээс одоо уучлахгүй яа. Одоо би яг чи үнээрээ ярилцахаар ирлээ шүү зэ. Тэгээд нөгөө нэг юм том болох тусам нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бас айгүй easy болж эхэлт юм байна. Ийм амар тэгэхээр би хүүхэд наснда ер нь голцоо хөгжим урлаг уран сайхан хипхоп ингээд чуулсан газар л байхыг хүсдэг байсан л хөгт тий. Хамгийн анх одоо ер нь яг жоохон артлаг мэдрэмж өндөр. Тэгтээ өмнө нь өгчээсэн ярилцлагатаа арай өөрөөр хэлчихсэн гэсэн шүү дээ. Тэрийг бас тодруулаад хэлвэл тийм. Гэхдээ ганц нэг нэвтрүүлэг дээр орохдоо тэгээд би ингээд ер нь л тийм дараахан байсан гээл. Ер нь жоохон шинийг эрэлхийлэгч л хөвгт байсан юм байлаа. Аль сургууль аль яриад байсан бэ? Би 3 төдөр хороол төссөн. Тэгээд Монгонсэлбэр сургуулийг 10 жилдээ суралцсан дүрсэн дүрслэх урлагийн зургийн ангиар. За тэгэхээр яа харахгүй нэг урлаг, дүрслэх урлаг. Тэгэхээр ер нь юмиг бол тэгээд ер нь л урлаг дүрсэлдэг л хүн юм байна шүү дээ. Тэр багасаа л юм шүү гэдэг. Задралч шүү бас тэгээд яг хоо жоохон фэнтези өндөр. Тий, фэнтезигээ ингээд тий, тэрийг нэг жоохон ингээд өнгө будаг оруулаад ингээд гоёор харцдаг. Тий. Хамгийн анх одоо ингээд одоо анхны уран бүтээл ер нь уран бүтээлд ингээд шамдаж өөрөө ороход одоо яг ямар хүчин зүйл бас нөлөөлөв те хин нөлөөлж ингээд за одоо хийч гэдэг юм. Эхлэл гэдэг зүйл хамгийн ихний чухал зүйл гэдэг шүү дээ. Би бүр жоохон бахта
10 жилийн жоохон хөөхт байх. Тэгээ 10 жилийн жоохон хөөхт байх та. 10 жилийнхаа найзуудтайгаа хамтран latest тэмээхийн crew хамтлаг байгуулад тэгээд тэнчнээсээ эхлээд ер нь л ингээд жоохон байгаасаа за ер нь би жоохон өгүүлж үзэх юм байна гэж явж аваад нэг өдөр тэр маань ингээд бүтэмжтэй болоод тэгээд дүгүүлэх гээд ингээд бүх ингээд зүйлсүүдийг зохион байгуулсан байж яг хоолонд орохынхаа өмнө хамтлагийнхныгаа нөгөө нэг дуунд оруулах гад аваад очсон байгаа хэрнээ өөрийнхөө дууны үгийг бичээгүй. За. Тэгээд хамтлагийнхныгаа жоохон чирээд тэгсэн чинь манай хамтлагийн гишүүн Эрдэнэлэг ИБ гэдэг найз маань чистэ марчаагүй чи юугаас юугаа бичдэг ингээд. Тэгэл тэр миний ерөн зүрхэнд орчихсан. Тэгэл тэр цагаас эхлээл би за би ер нь энээс л илүү болно гээл найзаас илүү болно гэсэн. Тэгээд одоо тэр найз маань болохоор банкны чиглэлөөсөн тийм ийм мэрэгчлээ залуусан. Тэгээд би урлагаа хөсөөрл байна. Би бас үлдсэн бэ. Одоо хартаа гэдэг тийм. Одоо болохоор Swiss ямар чиглэлээр сурж байгаа вэ? Би хамгийн анх оюутан болоод ер нь найруулагчийн мэрэгчлийг сонгоод Swiss сурж агаад тэгээд 10 жил алгассан байж агаад буцаад одоо. Үргэлжлүүлж байгаа. Гэтэ тайз дэлгэцийн найруулагчаар. Тайз дэлгэцийн найруулагч. Яагаад ийм мэрэгчлэг сонсон бэ? Би ер нь урлагийнхаа гэр бүлийнхантайгаа ойрхон тэгээд за би өөрөө хэрвээ уран бүтээл соло ингээ карьер хөгжүүлэлт болон рэпер гэдэг ингээ замналаар ажиллахгүй байх юм бол би энэ хүмүүсүүдтэй хэрэг тус болсон шоу продюсеринг ингээд хийдэг, найруулдаг. Ямар ч тач ингээд тайзныхын нард энэ хүмүүсүүдтэйг л ингээд байж байхыг сангаал. Окей, би үгүйсээ чадах юм байна гээл. Энэ салбараас л ерөөсөө яасч юусэн би гарахгүй. Тэ. Божихгүй. Зовцаа. Одоо нөгөө уран бүтээлрэн бас буцаад орвол одоо сүүлд ямар уран бүтээлүүдээсээ бас ингээд дээж бидэнд хүргэж байгаа, хүргэх гэж байгаа тий. Одоо бас нөгөө цомог гэж ярьлаа. Цомог нь одоо яг хизээгээр юм бол хитэн дуутай юм бол гэл ер нь ярих юм ихэлээ л да. Тэгээд тэнчнээс ингээд хоёлоо бүр эхнээс нь ярилцвал тий. За. Хоёулаагүй нү? Тий гурлаа яана. Яхах юм гэж. Байж байгаа тий. Таас. Би энэ 5 сард хамгийн анхныхаа Trinity хэмээх нэртэй альбом гаргах гэж байгаа. 16 дуутай. Тэгээд 5 сард гэж төлөвлөж байна. Тэгээд 16 дуутай 10 клиптэй. 10 дахь клип цацагдсанаас хойш ерөнхийдөө цомгийнхоо ингээд нээлтийг том ингээд багахан хэмжээний ивент болгож хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд одоогоор 3 дахь клип нь цацагдчихсан байгаа. Тэгээд нөгөө нэг бүх зүйл дээрээ л өөрөө ажиллаад өөрийгөө ингээд продюсерлаад өөрийнхөө ингээд үгийг болгоод ингээл аяа болгоод ингээл бүх юмаа өөрөө хийж байгаа болохоор жоохон удаа шаралтай байгаа. Гэхдээ энэ жилдээ заавал багтах хэвээр миний зурхаа бүх зүйл дээр ер нь 20 онд намайг сайн байна гэж ерөөч гэсэн байна. Анхны уран бүтээл нь хизээ гарч исэн юм бэ локны? Жилокийн хувьд. За ер нь бол ингээл оролцлого хийж үзэл ихснээс хойш ер нь 16 оноос эхэлнэ. 16 оноос. Пүүзний магнат гээл нэг гарч ирж байсан. Тэр чинь локи ах гарч ирлээ гэх. Тэр чинь 19 он, 20 оны зам. Оо за. Мэдээд байна. Мэдгүй гэж бодснаа гэдэг. Та бүгдээр мэддэг тайгууг талхахдаг. Шимт үздэг те. Тэгээд энэ чинээс би бас асуухад одоо ер нь уран бүтээлтэй яг одоо төлхөө юу шингээж одоо бичиж чинь те үгээ юу яг юуг ер нь онцолж чинь те юуг одоо үзэгч одоо сонсогчдоо яг мэдрүүлэхийг хүсэж одоо уран бүтээлээ өргөж байгаа. Энийг хариулахаас өмнө би ер нь ингээд 20 оноос 26, 25 он хүртэл ер нь ингээд миний ингээд жоох ингээд фейл үед байсан л да. Амьдралд ингээд юм суралцаад ингээд явж байгаа. Гэхдээ алдаагүй л дээ. Зүгээр ингээд нэг юм актив бос үе байсан нэг өөрийнхөө уран бүтээл тал дээр юм. Тэгээд өөрийгөө би ерөнхийдөө тодорхойлохдоо энэ цамгондоо би ер нь хүнд ийм мэдрэмж төрүүлдэг уран бүтээлч гэж өөрийгөө тодорхойлсон. Ийм ностальжик юм хуучных нь тэр нандин мэдрэмжийг нь ямар нэгэн байдлаар ингээд хүнд хүрэхтэй тааламжтай. Тийм байдлаар би зарим дуунуудаа ингээд гой ингээд өвжинүүдийнхаа рэпрүүдийнхаа хэлсэн зүйлсүүдийг тэгэд maybe өөрийнхөө бүр багтаа сонсдог байсан дуунууд гэж юм үү. Ностальжик артист рэпер. Жилокийн хувьд тэгвэл одоо өвжин одоо хэн байх вэ?
Тэгэл OG хэрч одоо original gangster билүү юу лээ. Гэхдээ одоо яах вэ? Одоо илүү нөгөө ингээд энэ урлагт удаан хугацаанд байцсан тийм хүндлэгцэн хүмүүс их том юм шиг тийм л дээ үуч. Тийм тэгэхээр одоо маш таньдаг ийм хөр ахыг л өвжий гэж нэрлэе да гэж байна. За мэдээ орлогын хувьд гэх юм бол яг хаа надаас өмнө хийдэг байсан хүмүүсүүдийг л бүгдээрээ л ингээл цаг хугацаа үлрэхээ ирээр тэр хүмүүсүүдийг арай жоохон хөшин болол ирэх юм уу л өвжий гэж бодож байна. Тэгээ сая нөгөө носталжик буюу ингээ хуучны дурсамжийг өгөхийг хүсдэг гэж штэ. Тэгэхээр жилокийн хувьд бол хамгийн анх тэр гоё мэдрэмжийг авч ийсэн хамтлаг нь ямар хамтлаг байсан бэ? Одоо та нарын үед хөвчлэн ванкуш гэдэг юм уу эсвэл одоо ямар хамтлаг байсан юм болоо. Чиний хувьд эсвэл ингээд бүр үнэхээр дуртай байсан тий. Яг хипхоп, рэп тий. Ер нь ингээд уран бүтээлч нар рэпер Монголын рэпер артистуудын үед яг ингээд ах нарыгаа л яг ингээд үзэж өссөн л доо. Тэгээ тэр дундаас ерөнхийдөө өөрийгөө ингэж дөвөлгөж хэлэх дуртай нэг үг байгаа. Тэгээд би бол Айстафын татар 4 зүгийн тавар юм ахоо. За. Одоо би энэ ч нэг асуух гээд одоо 3 дахь клипээр гарч цацагдсан. Одоо 4 дахь нь одоо удахгүй цацагдсан шүү дээ. Ер нь тэр 4 дахь нь одоо яг бид нар бас үзег байгаа сонсоог байгаа шүү дээ. 4 дахь нь гараагүй байгаа юм чинь. Тэгэхээр тэрний талаар бас бидэрт нэг спойлер өгвөл тэр нэг юм байгаа гэдэг. Тэгээ. Би нөгөө нэг KK хэмээх уран бүтээлчтэй хамтарч цамгийнхаа 4 дахь клипийг гаргах гэж байгаа. Шинэ залуу үеийн болон одоо яг гоё нийтэд танигдаад явж байгаа уран бүтээлч дүүтэй хамтраад тийм. Миний цамаг ерөнхийдөө бас нэг талаараа коллабод байна тийм. Би бас нөгөө нэг юм өөрийнхөө хүслийг биелүүлж байгаа маягаар хийж байгаа учраас өөрийнхөө хамтрахыг хүсдэг дуучдтайгаа бүгдээрээ хамтарч байгаа. Тийм. Тэгээ тэр нь зарим нь гэх юм бол одоогоор дуу хийхгүй байгаа өвжий хүмүүсүүд бас байгаа. Cool. Тийм. Тэгээд би дотроо бас бодоол за цомгон дээр арай л хүнтэй хамтраад байна уу гэж бодсон чинь үгүй энэ чинь угаасаа л миний хийж байгаа цомг штэ. Тэгэхээр миний л зүрхтэл юм байна штэ. Чи одоо таам бэ ажиллая. Одоо ер нь тэгээд ажилдаа орох ч одоо ганцаараа одоо ер нь тийм гэж тэгэхээр хэр их хугацааг ер нь зарцуулж байна. Одоо сая сурж ийн гэсэн шүү дээ. Тэгээд сурахын хажуугаар бас ингээл одоо юм руугаа орно, уран бүтээл рүүгээ орно гэх хэмжлэн ингээл ер нь тэр чинь бас л айгүй их цагийн менежментийн юмнууд асуудлууд байгаа бас нойрны асуудал гэж байгаа. Тэгээд би бас өөрийнхөө ажилчаалтаа ажилдаг л да. Тэгээд бас энэ нойрыг бас яаж зохицуулж яах гэдэг юм бэ? Энэ ажлууд ер нь яаж зохицуулдаг вэ? Би бас ганцаараа гэдэг нь би өөрийгөө ганцаардж байна гэж ерөөсөө бас хэлээгүй шүү. Тийм ээ. Тийм. Яаж амжуулж ингэвд миний ард бас намайг дэмжиж тусалж ажиллаж байгаа маш олон ингээд найз нөхд маань ингээд байдаг. Тэг хөшгөний ард болон зөндөө хүмүүс байгаа тийм. Тэгээд манай beatmaker Gosha, тэгээд mixing master, producer, released, тэгээд клипэн дээр болох юм бол Monster-ийнхны хамт олон болон Батуури, Жаргал, Маа Бүрнэ гээд найзууд, зөндөө найзууд наа дэмжиж тусалж байгаа. Тэгээд би одоо сургуульд явж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээд за төлөө. Тэгээд энэ сургууль маань бас миний хоббитой бас миний ингээ хобби болчихж байгаа байхгүй. Тэгээд би ингээ шинэ үеийн ингээ оюутан хүмүүс юу бодож санаж тэднийх нь ингээ голд байж тэднийг ингээ ажиглаж ингээ төлөвлөгөө боловсруулж ингэж байж байгаа. Тийм. Тэгээд дуртай зүйлээ хийж байгаа болохоор би ер нь их тэгж аюу стресстэй байдгүй. Тийм. Одоо тэгэхээр 2016 онд бас анхны бүтээлүүд нь дебют нь гарч ирсэн. Одоо ингээд 2026 он шүү дээ. Бараг 10 жил. Ер нь жилокийн хувьд яг энэ хипхоп индастри тий ер нь юу гэж харж байгаа вэ? Нэлээд өөрчлөлтүүд бас гарч байгаа. Одоо шинэ залуу үеийн дүүндэр нь хүртэл бол ингээл бас гарч ирж штэ тийм бараг та хэд маань бол бараг ингээд ах нар маань гэл ингээл явж байгаа ч зүйл байгаа хэл та тийм. Тийм. Бид нэр 16 онд яг Scully Boys Unbox хэмээх студийг нөхдөөрөө байгуулад явж явах үедээ яг хипхопын хамгийн яг ингээ young godness аахгүй. Яах нарын арга юм бэ? Тэгэл явж идэг байсан чинь. Одоо өөртөө бас ах нар болсон байна. Яана гэх. Тэгэлгүй ах байна. Тэгээд энэ ковидоос хойш бас би бас энэ ковидод айгүйх бас буруу өгч
жоох өөрийгөө тайвшруулдаг гэж байна. Тэгээд ковидос хойш ингээд орон зайн баримжаа жоох ингээд хүмүүсөө жоохон эвгүй боллоо шүү дээ. Тэгээд яг ингээд ахуулах бэлтгэлгүй байжсэн чинь яг хипхоптоо бас ингээд ах болж малцсан. Дараа дүнэр мөнөрт болсон байжгаад. Тэгээд энэ бүх зүйлсүүд яаж хурдцтай өрнжин тэрнтэй яг хөл нийлүүлж алах яг чигээд л. Хамгийн том гарсан өөрчлөлт нь юу гэж харж байгаа вэ? Хамгийн том гарсан өөрчлөлт гэх юм бол би чөлөөлөгдсөн. Тийм миний сэтгэл зүй болон би тэгээд ер нь ингээд ковид борог өгч ингэж байдаг байсан үеэд авчихсан. Тэгээд энэ байдал маань маш их татаага. Тэгээд Монголын хөгжмийн зах зээл бас яг ингээд дууггүй гэрийн даалгавар хийж байгаа юм шиг хичээгээд ингээд суух юм бол маш олон хүмүүсүүдэд бас боломжтой байдал руу шилжиж илүү л хялбар гоё болжлаа л да. Гэхдээ урлаг болон урлаглаг байх гэдэг зүйлээ хизэж алдахгүй байх ёстой. Энэ зүйлд хүчин нөлөө багч болов үзүүлэхийг л хүсдэг. Жилокийн хувьд ер нь сайн уран бүтээл гэвэл ямар бүтээлийг бас хэлэх вэ, тодорхойлох вэ? Өөдөө шууд ингээд зөргөлөө болж байгаа. Биеийн дотор дахиад нэг юм мэдрэмж шууд ингээд яваад орчдөг шүү дээ. Ямар ч юм зөвшөөрлгүйгээр. Би зөвхөн мэдэрдэг хэрнээ бусдад ойлгуулж чаддаггүй тэр мэдрэмжийг. Тэр Жилок ч одоо нөгөө шинэ юу альбом нь хизээ 5 сард гэж хэлсэн үү? 5 сард л гэж төлөвлөлөө тийм. За одоо бас нэг 4 сар гарангийн хугацаа бол бас байгаа. 4-5 сарын хугацаа байгаа мэн тийм. Одоо ингэ рэпрүүдийн хувьд бас нэг юм юу гэдэг штэ одоо ингэ бифүүд гэдэг штэ. За тэгвэл Жилокийн хувьд одоо нэг юм бифүүд юу байна уу? Биф гэхээр одоо ингэ нөгөө бибинтэйг ингэ үг хайлцаад байгаа гэлээд байгаа штэ тийм. Нөгөө нэг хитрхи эгон өндөр хүмүүсүүд чинь нөгөө нэг юм хоорондоо ингэж таархан жоохон асуудалтай. Манай рэпрүүд ч бас амар эготой штэ. Яа. Хэцүү шүү. Гэтэ энэ нөгөө талаараас нэг entertainment болоод байгаа юм шүү. Тийм хүмүүсийг илүү ингэж сонсох юмтай. Тэгээд яг энэ зах зээлийг хүмүүст илүү ингэж сонирхолтой болгож өгöd байгаа юм болоо. Тийм энэ заримдаа ингэж зохиолгүй гэж олон янз ингэж хуурж болно л доо. Тийм би бас юмтай сотгалтаад л авсан. Хинээс би фирүү. Тийм би gangbang гангатай нэг раунд явсан байдаг үл ойлголцоод. Энэ бифүүд гэхдээ ер нь бол ер нь одоо юу яадгүй одоо юу гэдгийг уран бүтээлд саад болдгоо эсвэл ер нь одоо юу гэдэг анхаарал хитэх сарниулдгоо илүү хурцлж өгдгөө ер нь яг яадгүй яг ямархуу үр дүнг ер нь тухайн рэперт бас өгд юм бэ. Яна яасан бол энэ муу яаж ийна гээл. Одоо спортын амирчин байх юм бол ингээд тулаан дээр ингээл асуудал шийддэг шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар ч одоо тэгэл хил амаараа хэрэлдэж сарсан хүмүүс чинь тэгэл чинь яаж ийна гэл хэрүүлээгээл энэ нь болохоор бас заримдаа ингээд маркетинг болж бидэрт бас хурцлах зүйл болдог. Бидний заримдаа пүүшилдэг, заримдаа бүр доошоо. Тэгээд одоо Монголд ч тэгээд нэг юм доошоо гээл нэг ухаантай юм ярьчлаа. Тийм болцсон болохоор хүмүүсүүдийн үзэл бодол жоохон хэврэг санагдаад дүүлцдүү. Тэгээд тэр доошоо дэшигсэн нийтэд буруу зүйл үлгэрлэхгүй л бол тэгээд тэр доошоо дэшэнс таанчин гэдэг. Тэгэхээр ер нь одоо яг энэ хүмүүсээс ирж байгаа тийм хүмүүсийн үзэл бодлоос айгүй хэврэг болцсон гэдэг бас гоё зүрлэл байна л да. Хүмүүс бол маш өнгөн талаас нь хүмүүсийг дүгндэг тийм нэг хүн магадгүй комент хэсэгт муулчаараа яг тэр ирчээр нь шууд муулчдаг. Магадгүй тэр дууг сонсоогүй тэр ярилцлагыг үзээгүй жиж эхний бичсэн тэр комент сэтгэлийг харангуйтаа яг тэр муу зүйлийг хараад үргэлжлүүлээл яг тэр давалгаалчтай юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр таны хувьд бас тийм ер нь яг энэ сэтгэлдлүүдийг бас хэрхэн яаж хүлээж авдаг вэ? Яа тэгэл заримдаа зөвшөө хардаг шүү дээ. Яа гэдэг. Энэ ямар муухай юм боддог юм бэ гэдэг. Тэр хүний өмнөөс ингэ. Бицхэн зүрхэн дийлэхгүй нэг гэдэг. Энэ хаана манай нэг найз бүр ийм бодоод байж идэх хүн байт юм уу гээл гайхдагтай адилхан тэгээд. Гэтэ тэр комент бичиж байгаа хүмүүсүүдийг би бас нэг бүгдээрээ яг ийм би бас заримдаа фэйсбүүкийг ингээд дотныхаа найзуудаа зүгээр ингэж юм бахаангах гэж юм уу эсвэл хаа гэж зүгээр л ингээд фильтргүй ингэж юм ингэж шолж байгаа гарчдаг юм бас хобби хангадаг хэрэглүүл болчиход байна л да. Тэнгүү тэр хүмүүсүүд бас намайг тэгж бас хобби хангаж байгаа юм лөө. Гэхдээ мууг хизээш надад
санаагүй байлгүй те. Одоо бол нэг тийм мууг сансан ч юм уу эсвэл яг тэр комент шиг тийм хүмүүс ирээд ингэж надад тэнгээ гайхуулж агуул юм. Тэгэхээр зүгээр л хоббироо олчихж байгаа юм. Гэтэ бас зарим нь нөгөө нэг юм трол хаягнууд фейк трол хаягнууд байдаг гэж гарсан шүү дээ. Тийм байдаг. Тэгээ одоо жилокийн хувьд одоо нэг дахиад би биф руу орно. Биф одоо нэг хүн амтан л одоо юу гэдгийг одоо хүсэж байгаа биф байна одоо тийм. Би нэг энд нэг хариу барьчмаар эсвэл би нэг ийшээ нэг бифлчмэрч байгаа ч юм уу тийм. Нэг тим хүн байгаа юу хүн ч юм уу эсвэл хүсэж байгаа зүйл байна уу? Байхгүй. Одоо надад одоо ч гэжтэй уг нь яана би ингээд харин хүн чинь ингээд жил ингээд явах тусам жоох ингээд ухаан суугаад идэм байж тээ. Тэгээд энэ нэг ухаан сууж байгаа гэдгээ өөрөө ойлгож байгаа юм тэрийг нэг үгээр зүгээр илэрхийлэх гэдэгт бас оролцоод явж байгаа учраас та бүхэн маань яг ийм тоочны хариулт хэлж чадахгүй байгаа бол намайг суучлаарай. Гэхдээ Монголын урлагийнхантай одоо ингээд нэг ийм одоо Монголынхаа урлагийнхантай ингээд ийм муухай байдлыг харуулахыг хүсэхгүй байна уу? Монголын ингээд салбарын бүх урлагийнхан маань ингээд энэ зүйлийг хөгжүүлсөөл гэж зорж байгаа учраас энэ зүйл дээр нь ингээд гэж хэрүүл хийгээд байхыг хүсэхгүй байна уу? Бүгдээрээ л одоо хичээж явцгааж байгаа. Тэгэхээр сая нөгөө жоохон сөрөг сэтгэлийг ярьсан шүү дээ. Хүсэхгүй байна уу чиг би одоо юу вэ? Тий. Үгүй шүү уучлаа. Би нөгөө нэг гэтээ та бүхэн маань аа ингээд сайн санаж байгааг камер хана. Хасаг байгаа шүү. Сайн нөө сөрөг сэтгэл ярьсан шүү дээ. Тэрэн дээр бас ингээд бас гоё одоо сэтгэлээс ярих гэж бодож байна л да. Ер нь уран бүтээлч байхын хамгийн гоё нь бас юу байд юм бэ те. Хүн болгоно л янз бүрээр хариулдаг л да. Магадгүй тайзан дээр гараад яг тайзан дээр гарахад тэр олон мянган хүмүүс миний дууг дуулж ийсэн ч гэдэг юм. Эсвэл хин нэгэн хэцүү үедээ миний дууг сонсоод их урам авч ийсэн гэдэг ч юм уу. Олон янзаар л одоо хүмүүс хэлдэг л дээ. Тэгэхээр жилокийн хувьд бас яг энэ уран бүтээлч болохын хамгийн гоё зүйл нь бас юу байд юм бэ? Бас дараачаас нь хамгийн хэцүү нь бас struggle хийж байгаа тийм тэмцэлдэж байгаа асуудал бас юу байдаг бол тийм. Ер нь тэгээд олон түмэндээ хайрлуулж явах шиг бас гоё зүйл бас байхгүй л дээ. Тэрийг хизээ мэдрөө. Одооноос л мэдэрч эхэлж байна. Би бас ингээд нэг юм тодорхой төлөвшгөө л явж байгаа ингээд насандаа өрөөд эхлээд явж гингууд чинь доор ингээд бидний сонсдог байсан жоох хүүхдүүд чинь бас ингээд нас биеийн дөрөөд ингээд том залуучууд болоод ингээд явж байгаа нас шууд ойлголцож ингээд тэгээ намайг хөгшин гэж хардаггүй шууд ингээд гоё сэтгэлээ нэж харилцдаг тас аяг их талархалтай байдаг. Тэгээд би нөгөө нэг юм заримдаа ийм хайрын тухай дуудуулмаар ингээд мууд байдаг үедээ ингээд ганц нэг найзуудтайгаа хамтраад ингээд энийг би хийсэн шүү гэж олон түм залахгүй ингээд нуугаад тачдаг байхгүй. Тэгээд тэр дуу ингээд тэр хэсэгт бас сонсдог хүмүүсүүд бас байгаа. Тэгээд тэр дуу нарын доор нэдэг комментуудаас аяг их гоё. YouTube дээр миний одоо 6 жилийн өмнө бараг 8 жилийн өмнө гарч ирсэн G-Log гүнд гэдэг байдаг. Тэрний доор байдаг 2000 коммент байдаг байхгүй. 2000 тэр 2000 коммент нь дотор зүгээрстэй яа хайр дурлал романс бүү амьдралаа амар гоё тэгээд тэрийг олж сонсё тийм ээ. Би тэр бүр яг олж сонсолтой. Тэр дууг яаж бүтчихсэн юм гүнд гэдэг. Тэр дууг юм бол эцтэй ах үү. Шүтээ эцэнтэй ах үү. Одоо ингээ хүмүүсүүд ингээд нэг юм гоё онгод гэж ярьдэн штэ. Тэр бол зүгээр яг онгод гэдэг нэрслэн жоохон тийм одоо цаг үе дээр тийм хүн сонсогдож байгаа гэсэн тэр нэг юм өгөгдөл гэдэг зүйл байгаа. Өгөгдөл ингээд нэг юм нөхцөл нь бүрдсэн үед хүн би бас ингээд гоё шүлэг бичдэг заяа. Тэгээд тэрийг харуулдаг болохоос. Тэгээд маа нэг найз ингээд нэг юм ихтэй өнтөө үерхэж болдгоо. Тэр хоёр ингээд нийтэд гарах юм бол айгүй хиламд орчих гээд байдаг. Тийм учраас хайртайжсэн сэтгэлээ зөрчөөд ингээд тэр хоёр ингээд хагцдаг байхгүй юу? Тэснэ маань найз тэр юмхтэйд зориулаад нэг аян дээр шүлэг бичээд талыг нь бичээд нөгөө нэг талыг нь бичиж чадахгүй байна гэж надад хэлээд тэгээд би шууд нөгөө нэг талыг нь бичсэн чинь амар гоё дуулаад тэгээд тахилтын хинээр дуулуулах уу гэдэг тухайд байж байгаа. Дануужин гэдэг дуулдаг Universe Songs-ын 2000 хэд оны лээ. Ялагч болж исэн. Бас нэг уран бүтээлч. Одоос дуулдаг. Тэр эмэгтэйтэй хамтраад гүнд гэдэг дуу гаргаж ирсэн. Тэгээд тэр дууны бас юу нь гоё юм бэ гэх юм бол би яг найзынхаа амьдралыг мэддэг учраас тэр хүний зүрх сэтгэлийг мэддэг учраас яг хамт ингээд хамт шархлаад шүү дээ. Хамт ингэж шархсан сэтгэлээ ингээд алкоголоор амжилж сууж байгаа шууд тэр найзын сэтгэл дээр ороод
Бичсэн чи маанаас бүр аим гоё таалагдаад ёо анда чи яг ингээ манайхаа сэтгэлд орсон юм шиг бичлээ гэдэг. Тэгээ бүтчихсэн бахан. Тийм. Тэгээ тэр аюу дээр үе юм ярьж байгаа шүү. Тийм. Одоо би тэрнээс илүү лаг болсон. Одоо 2025 ер нь ямар хуу байв, жилок гэвч тэн 100 ялангуяа энэ 100 бол нэлээд олон бас тоглолтууд байлаа. Тэгээд 2026 онд бас хүн болгонд нөгөө төлөвлөгөөгөө ярьдаг гэдэг шиг тийм ер нь 2026 онд шинэ альбомоос гадна өөр бас юу хийхээр төлөвлөсөн бэ яг өнгөрсөн жил болон энэ жилийнхаа бас бодвол тийм. Дүгнж цэгнүүл гэдэг ба шүү дээ. Тийм. 25 он бол тэгээд миний яг хийж 25 оны төсөл бол миний яг за би яг цомгол хийх хэрэгтэй маань. Би нөгөө нэг юм аюух хитийн их олон ажил бодож ингэж тэгээд тэрэндээ ингэ стресстэй жоохыг хүсдэггүй яг нэг ажил барьж байгаа бол тэрний хараас яг туслах төрлийн юм учраас. Яг цомгон дээр л ажиллахыг зорж байгаа. 25 он бол тэгээд миний яг үеийг санагдуулсан л жил байсан та. Би бас айгүй харамсалтай жил боллоо. Монголын олон сайхан уран бүтээлчнэр ингээд тэр харамсалтай юм бас сэтгэл өвдгсөн л жил байсан да. Одоо би сая нөгөө хоёлын ярианы юун дээрээс сонсоход одоо биднээс нөгөө цаг дуусч байгаа л гээд бас команд ирж байгаа шин. Гэтэ би энэ асуултыг асуумаар байна л. Тэр болохоор сая ингээд 2020 оноос 25 онд ингээл юуныхаа хүнд жилүүдийг би тууллаа гээл тех мэтлэн тэгээ би энийгээ даван туулчлаа тэгээ би одоо ингээд гарч ирж байна гээл тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр би зөвхөн яг тэр зүйл дээр яг юуг даван туулуу тэгээ юу хэцүү байв гэдэг талаасаа нэг яриад өгүүлгээд тэгээ тэрний дараа би одоо яг энэ зүйл дээр ингээд энийг давчлаа гэдэг ч юм уу те. Тэгээ би болохоор яг одоо болохоор нэг амар том асуудал болчлаа. Үгүй тийм serious нэв шээ зүгээр л ингээд байжснаа. За ер нь хийдэг гээл. Тэнтэл байлах easy тийм юм хүн зүйл байгаагүй. Энэ бяцхан зүрх минь яг цоо шинхэн нэрээ амар гоёор хэвэрэл байгаа. За ер нь Lucky Жилок ер нь өөрхөн персонаг 10% одоо өөрийнхөө одоо зан арин шиг тодорхойлол. Айгу тийм хөөрхөн юу гэдгийг нээлттэй 70 тэгээд ийм 50 ч юм уу ийм байгаад байна л да тийм. Ер нь өөрхөн персонагс тодорхойлол юу гэж тодорхойлдог вэ? Тодорхойлох вэ? Би нөгөө хоньны орд. За тэгвэл яг миний ордыг харангууд яг л би яваад байгаа байхгүй тий. Тийм учраас та бүхэн миний ордыг хараарай. Тэгэхээр хоньны ордныхоо энэ жил ер нь сайн байна гэсэн юм байна тий. Сая амар гоё боож байгаа тий. Тэгээд миний яхаа алдаа дутагдaltaй нэг цан чанарынхаа би мэдгүй хүмүүсүүд байх юм бол хэлэх юм бол би нөгөө нэг юм хүмүүсүүдээс өөрийгөө киглчдэг зантай мэлээ. Би тэрийг олж нээсэн нэрээ. Нэг дутагдaltaй зам. Тэр нь яана гэх үү? Яг тий нөгөө нэг юм шууд өөрөө болчдөг. Тий шууд ингээд харилцаг болчдөг. Тэгээд жах хугацаанд тэр хүн ингээд maybe ингээд миний хэрэг болсон үед нь бол би ингээд бачна. Тэнгүүд тэр хүн зүгээр ингээд надгүй ингээд лайфстайл ямар хөө байна гэдгийг анзаарч мэдгээ. Ер нь шууд утгаар ер нь өөрийгөө киглдгийг л ойлгочлаа. Зүгээр ингээд өөрөө ингээд тэр нөх юм бол би нөгөө нэг юм хүмүүсүүд надаас хол байгаасаа гэж хүсдэг. Тэгснэ зөргүүд өөрийгөөс киглчээд байдаг. Тийм энэ нэг хоньны ордны нэг юм балазан чанар юм шиг аамаа. За тэр ч яах тий. Ер нь крашлдаг бас октод их байдаг гэсэн мэдээллийг манай сэтгүүлч өгч байна. Энэ талаар ярил тий. Яна. Тэгээд одоо тэгээд би тэгээд та нар хаана байна гэдэг. Яа ганцаар байгаа даа гэдэг. Тэгээд яг хаа манай нөгөө нэг бас азар манай үеийнгийн артистууд маань бас хүүхэд хугацтай болоод ихнэрт гараад нөгөө нэг фэнлүүлгээ болоод тахгүй юу. Тэнгүүт нь би ёо гэд ганц явж байгаа л тэгээд болоо гэд. Тэгээд нэрээ өөр нөгөө рэп одоо үг бичэхтэн дуу хийхээс өөр ямар хобби байна? Гоё яг ингэ сэтгэл сэргээдэг тийм зүйл. Би ер нь 24 оноос эхлэж жоохон гүйдэг болсон. Зөв. Дасгал хөдөлгөөн ер нь бол байнгын л 7 хоногт 2-3 удаа байнгын. Тэгээ ямар нэгэн ажлын проблем юм эсвэл нэг жоохон тийм шийдвэрлэж болохгүй асуудал гарах юм бол жоохон хүн стресстэй үе байдаг шүү дээ. Тэр үедээ хүн чинь хэвтэд байд юм байна шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг бид нөгөө нэг ийм илүү энерги цуулраа тэрийг бид нар ядралт гэж ойлгоод дарклаад байд юм байна шүү. Тэнгүүд факт зүгээр л шууд бэлтгэлээ уцаавал зүгээр л гүөх хэрэгтэй хань. Чи ямар харагдаж байна хамаагүй зүгээр л ингээл гүйчтэй. Би өдөрт нэг 8 км 1000 км ч юм уу эсвэл бэлтгэл хиймээр санагдах үедээ тэгээд ингээ гоё гүйчдэг. Тэгээ тийм учраас таргалж исэн үе ковидоос хойш нэг юм
Би ч гэсэн маш бүдүүн болж байсан үе харгалаад гарчихсан. Тийм. Би одоо тураадах шиг л байгаад байгаа шүү дээ байхгүй тийм. Тэгэд өглөөс ирээ шууд талент тараад үртүү ярилцаал эхэлнэ. Чи одоо торох ёстой. За окей хэрэгжүүлээ гэхгүй юу. Тэгээ би одоо тэгтээ нэг Жилокос нэг юм асуух шээ. Жилог гэдэг нь болохоор ингээд никнейм. Гэхдээ зүгээр дуудахтаа лок гэж дуудчихсан. Лок юм уу те. Лок хийсэн ч болно тийм. Локигод асуух юу ах вэ? Би локид ер нь зүгээр одоо хэлэх гэсэн зүгээр. Миний зүгээс хэлмээр байгаа зүйл. Тэгтээ зөвлөгөө биш шүү. Тэгээ би зүгээр хүсэж байгаа зүйл минь юу гэхээр локигийн хувьд болохоор одоо ингээд би чинь бас яг 2016 онд би рэпер биш зүгээр нөгөө сонсогч байгаа шүү дээ. Сонсогч байсан би яг санаж ийн би бас тэг чинь нэг 12 дор ингээ хөхтэй л да. Тэгэл нөгөө тэгэл гарч ирж исэн тэгэл руки гээл бүгдээрээ ингээл яг ингээ манай үеийнхэн чинь бүгд нэг 98 9 оныхын чинь тэгэл ингээл гарч ирцгээгээл явж исэн шүү дээ. Тэгэл дуулцгаагаал тэгэл би яг тэр үед ингээ бүгд яг анх гарч ирэхэд гал цогтоо тэг бүр яг жинхэнэ яг сайн хэлдгэр чи youngуд гарч ирж исэн шүү дээ. Тэгээ одоо ингээ бид нар чинь бас ингээд ер нь ингээд бас ах мах руу ирцэн тэгэл нөгөө дүүнэрч гарч ирж ийн гэл. Тэгээ би одоо яг эндээс нэг би зүгээр миний харсан өнцгөр локи ингээд бас өөрийгөө киклчээд идэгтэй нь бол би яг санал нийлж байна. Яг ингээ өөрийгөө бас юмнаас киклчээд идэг санагдаад байгаа. Тэгэхээр миний зүгээс бүр яг локиг яг жинхэнэ би хийм бэ гэдгийг 2026 онд харуулаасаа гэж би яг хүсэж байна. Тэгээ би нэг яг чин сэтгэлээсээ хэлж байгаа шүү. Тэгээд яг уран бүтээлдээ яг үнэхэрийн би одоо гараад ирцэн байна. Тэгээ одоо ингээ надтай арсалдах юм байгаа ч гэдэм үү те. Яг рэпер гэдэг хүнийг би бас ингэж боддог. Зүгээр үнэхээр өөртөө ихтэйгийн туйлын дээд цэгээр өөрийгөө гаргаж ирдэг хүмүүс бол рэпер гэж би боддог. Тийм учраас яг өөрийгөө жинхэнэ 2026 онд тэгтээ хамгийн гоё юм хүсэж байгаа зүйл нь яг үнэхээр тууштайгаар харуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд уран бүтээл болгоно сар болгонд одоо те улирал болгонд нэг хитийг гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд энийг заавал биелүүлээрэ гэд бас нэг өөрийнхөө дэ үзэгчийн сонсогчийн зүгээс зүгээр хүсэж байна. Тэгээ бас тэрийг бас бэлэгдээд бас амжилт төсөө гэдэг бас өөрөөсөө хэлээ. Ламын ингээ гоё тарин шиг ингээ амар гоё сонсогч байна. Тэгээ гоёос нөгөө альбом гарахаар хэдүүлээс эргээд студиудад уулзахаас цаг ирэх байхаа гэж бодчих тээ. Тэг нь угаасаа альбомны үе гараад ч юм уусвал би битээр нэг цөөхөн эднийг аваад худалдан борлуулах нэг битээр тий дурсах хүмүүсүүдтэй байгаа. Тэгээд би терминал нэвтрүүлгийг Жосигийн орсон ярилцлаганаас эхэлж мэдэж хүндлэн хайрлж нууцлан үздэг байсан. Тэр нэвтрүүлэгтээ хүрэлцэн ирээ сууж байгаатай. Гүнээ талархаа штэ байна. Тэгээд ингээд сайн явж байгаа хүүхэд чинь муу явахгүй эрхэмлж амьдрнаа. Та бүхэндээ бүгдээрэнд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Тэгээд ийм гоё мэдрэмжүүдээ дүрхийг хичээгээрээ уссаа бацгаа. За баярлалаа. Тэгээд үнэхээр сонирхолтой бас ярилцахад таатай байлаа. Айгуу гоё тайван бас мэдрэмжийг өгч जैन. Тэгээд өнөөдөр хүрэлцээрсэн танд баярлалаа. Ирээдүйн олон одоо урлагийн замнал эрүүл мэнд бүх зүйлд амжилтыг сайн сайхныг хүсье. Локла. Баярлалаа штэ. За баярлалаа.